Залуу эхнэрийнхээ уц руугаа ярихад охин нь авч таарлаа. Тэгээд ээж чи хаана байна гэж асуув. Охин нүүдээс нь ээж хоёр давхарт нагацах доржтой хамт байгаа штэ гэв. Аавч гайхсан байдалтайгаар гэхдээ манай дорж нэрт ямар ч хамаатан байхгүй штэ. Тэгээ ээж чинь доржтой дээр юу хийж байх юм? Охин ч би мэдэхгүй байна ааваа гэж хариуллаа. Аавч дотор бодсноо ингэж хэллээ. За тэгвэл дээшээ гараад хаалгыг нөхшөд аав ажилласаа ирчлээ гэж хэлээрээ гэв. Хэсэг хормын дараа охинч яарсан сандарсан байдалтайгаар уцаа аваад аав би таны хэлэх гэснийг хэлсэн чинь ээж өөрөөс гараад гүйж явхад шатнаас унаад од хөдлөхгүй хөвтөж байна гэж хариуллаа. Аав нь өдөөс нь за тэгвэл нөгөө дорж ах нь яасан бэ гэж асуухад охин нагаз ах дорж усан сан руу цонхоор усрээд орцсон. Гэхдээ та 2 хоногийн өмнө хамаг усыг шавхсан штэ. Тэгэхээр нагаз ах дорж одоо өвчгсөн байхаа гэхэд аав нь боломгдсон байдалтайгаар гэхдээ манад усан сан байхгүй штэ. Энэ 35 дугаар мөн үү гэхэд охин өдөөс нь үгүй энэ 35 00 дугаар штэ гэхэд залуу өдөөс нь уушлаараа буруу дугаар байна гэд уцаа салгаж яана.